За бүгдээ сайн уу? Яна өмнөх бичлэгээ дууссан энэ плажтаагаас буцаал дахиад энэ плажтаа. 3 бичлэг дараалаад энэ плажтай явчихлаа шүү. Улаан биши. Амарчи. Бэпэр ах хэд таныг 2 сар алхчихсан баха. Тэр үед угаасаа бас ингэ амар олигтойч герман хэлтэй байгаагүй. Тэг байлынхаа эхнэрт улаан биши хариулт манай монголчууд ингээд амаарч тэг гоё мэддэг гэд би тайлбарлан айцсан байхгүй юу? Тэгсэн чинь манай айл ихнэр надаа чи зүгээр л амтай бид нар үл хэллээ гэж. Филиглэн бантал. Үгүй зүгээр л тэгж явдаг гэдгийг л тайлбарлах чийсэн юм аа. Тэгтээ. Гэхдээ улаан биши хараа гэдэг үл угаасаа хараал юм л да. Тийм болохоор нэрээ л яг гоё мэдхийг хүссэн хүнээс л гардаг бодол юм шиг. Намайг энэ одоо улаан бишинтэй холбоотой юу заяа. Би нэг 11 12 дугаар ангийнхаа бантайг ирчихсэн байхгүй юу? Манай тэгсэн чинь би нэг улаан тэр үед бас амар их тэгдэгсэн. Одоо ч нэг тохоо болцсон л та. Би нэг улаан биши харахаараа яадаг. Амаа арчдагсах. Тэгсэн чинь тэр үед надтай чаталчихсан. Сая улаан биши байсан чамаг атснаа чи. Чамаг бодлооч гэлээ нэг юм хэлээд. Тэгээс өнөөдөр Германд 31 градусын халуун байна. Тэгээд ийм гоё өдөр, гоё юм хэмээр байгаа чи би ажиллах хэвээр. Тэгээд ажилдаа орохоос өмнө нэг дэлгүүр орлоод юм аавтыг гэж бодоод тэгээд эрт гараа явж байна. Герман бүгдээ халахаараа хараа амар халах юм аа. Би уул амар хөлөрдөг юм биш л дээ. Тэгээд Германд ирснээс хойш амар хөлөрж байгаа. Автобус болоо мэдээсгүй зарим авчихлаа шүү. За ямар ч тааш дэлгүүр явсан. Банан авчижсан. Тэгээ аваж урт уцаар ирээд. Бичлэг гэсэн тэгээд ажилдаа орж ирж байна. Яач вэ? Ямар аль юм бэ хтэй юу? Тийм ухаад нүр өвчлээд байна юм нэ. So, dann bis dann. Dankeschön. Du wärst gefilmt. Was man übt, ne? За, өнөөдөр хичээлийн сүүлийн өдөр сургуультай байна. Эхний цаг яваагүй, ороогүй багш нь угаасаа цэцэлсэн сан тэгээд эсвэл жоохон унтаж аваад тэгээд өчигдөр нөгөө нэг ажилдаа ороод тэгээд тарчаад нэлээний найзуудтай хоол суши идсэн. Найзууд ч гэжтэй зэргийн ангийн хийдтэй. Тэгээд найзууд нь зэргийн ангийн найзуудтай юм тэгэхгүй багш. Тэгээ сайн наашаа тайлж явж байгаа юм да аавчтайгаа аавтайгаа уцаар ярьчаад тэгээд за одоо нэг 20 хоног Монгол явлаа та. За хичээлийн сүүлийн өдөр пауза хийх юм шиг. Mongolisch. Ja. Letzte Woche heute Pause gemacht werden. Und trotzdem Tschüss. Sie ist eine Albanerin und ein Jahr jünger als ich und meine beste Freundin. Sie ist so eine gute Menschin, mein Gott. Weißt du was? Ja, da. Bitte Talat. In der Welt war. Junge war. Wir bleiben bei so nicht dabei. Ja, der wird. Wir haben schon noch. Hat sich jetzt. Ажиллаж шүү. Мөнгө авч хөлсөн цаваас хойш юу нь бол яагаад амар гой готлогч хөвсдөг байсан. Мэдгүй яагаад ч нөгөө хүн ямар готломсон тэр чиг тэр хэрэгээр хол явна гэж тэгдэж штэ. Тэгээ би миний авч үзсэн бас хамгийн анхны юм хүн бараг гутлаасан баха. Монгол дахь олон шиг ажиллаж та. Би авто готлсан. Ер нь бол тэгээ үнийн дүнгийн бол хэлэхгүй. Тэр бол миний хувьд бол яг миний хувьд бол үнэтэй байна заяа гэж. Читэй би ингээд зөндөө удаан бодсон юм авч байгаа гэж бодож байгаа болохоор надад үнэ хүнтэй санагдахгүй байна. Тэсээ дэхүүр зүгээр дэх юм махчаад өсөж тал авчаад тэгээд явж байна. За тэгээд манай энэ хотод байдаг ч Монгол явж ирсэн. Тэгээд бид тарихцаар яриад. За би одоо унтахад явчих байна. Бичлэг хийчихсэн манай найз залгаа тэгээд найзтайгаа яриад одоо унтах чинь. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Би минус subscribe болсон. Тэгээд
Мянган бол зарим хүмүүсийн хувьд нэг их том биш л дээ. Гэтэ миний хувьд бол бүр маш их баярлалаа. Danke für eure Unterstützung und ja, bin endlich 1000 Subscribe. Nee, habe endlich 1000 Subscribe auf meinem YouTube-Kanal. Ja, ich bin so unfassbar dankbar. Und ich gehe jetzt schlafen. Ich habe morgen Teamcoaching um 11, aber ich muss früher aufstehen und mich fertig machen. Ich wollte heute duschen, aber irgendwie ich habe keine Lust. Ich bin so müde. Ja, und ich habe gerade mit meinen Freundin telefoniert, deswegen ich dachte, okay, ich habe morgen erst um 11 Arbeit, warum soll ich jetzt duschen gehen und so? Ich kann jetzt früher schlafen gehen und morgen früher aufstehen. Dann bis morgen. За өглөөний мэндэ. Үш өглөөний 10 цаг болж байна. Тэгээд нэг 11-ээс байна. Өмнөх бичлэгэн дээр хэлсэн. Тэгээд босоод усанд ороод өглөөний цагаа уучаад гарах гэж байна. Тэгээ би өмнөх бичлэгэн дээр нэр хэлээгүй. Би өмнөх бичлэгэн дээр нөгөө хэлсэн ч үлээ би найзлахаа өөдөө танилцахгүй. Эмээг нь бол эзэний баяраар уулзч муулзаад эмээт нь бол танилцсан. Эмээт нь бол танилцсан. Тэгээ би анх танилцсанаас хойш өвөөгийнх нь амар их сонсчихсон чи өөдөө нь ерөөд танилцаагүй байсан. Тэгээд өөдөө нь ч танилцсан. Тэгээ өвөө нь өөрөө гараараа зүгэн бол хийдэг. Тэгээд намайг зүгэн балтай ус би ер нь бол зүгэн балтай ус уух ер нь угаасаа дуртайхгүй. Тэгээд юм тэрийг сонсоод тэгээд надад зүгэн балтай өөрийнхөө хэлсэн гоё шинхэн тийш зүгэн бал өгч уулсан. Тэгээд одоо сайхан зүгэн балтай ус уугаал талхай идэл тэгэл ажилтаа юм да. За би бэлэн болсон. Одоо ажлынхаа гутлыг амьсыг аваад тэгээд юм бол болоо. Тэгээд би Германд ирснээс хойш сурсан заавчлаар уцаадлууд гараараа нөгөө амьсэнслээ. Нэг юм болохоор сурсан ч гэжтэй. Мэдгүй нэг мэдсэн ч л тийм болчихсон. Би Монгол тахтай ерөөсөө нэг өмссөн хуцаа маргааш өдөр өмсдөггүй байсан байхгүй юу? Би энэ дээрээ тэгдэг болсон. Яагаад вэ гэсэн чинь нэг бодлоо яхаа би угаасаа залхуурж байгаа юм. За тэгээд нэг бодлын германчууд чиний өмссөн хувцсанд ер нь өөрсдөө ч ингээд өөрсдийнхөө өмсөж байгаа хувцсанд нэг ачаалтгүй л өгдөг. Надад тэр аягүй таалагддаг. Тэнгууд л одоо жишээ нь манай монголчин гэхэл ингээд цагаан бүз өмсөө явуулж цагаан нар өмсөхгүй болохгүй шүү дээ. Баг ингээд цэвэрхэн байвал одоо юу яадаг? Шинэ юм өмсөхөөсөө жоохон санаа зовдөг ч юм уу? Гадаадд бол нэг тэгдүүлтэй яг жинхэнэ германчууд бол тэгдэг. Тэгээ би чи нөгөө нэг 6 сар айлд амьдэрсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь манай айл охин шинэ гутал авсан байхгүй юу? Одоо хичээлийн шинэ жил эхлээд ингээд тэгэл биднээсээ адилхан ингээд шинэ юм авч байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ээж нь гутлан дээр нэг шигж өгөл инээ гэдсэн. Тэгээ би бүр гайхад хөө яаж чинь авсан гутлан дээр гიშгээд байгаа болоо гэж тэгсэн чинь наа чи гар гутлаа өмсөж гарч жоохон алхаж байгаад би гутлан дээр очиж гიშгээд үгээд. Тэгээд тэр нь айгу сонирхолтой санагдсан. Гайхсан би тэр үед яг яагаад гэж асуугаагүй. Тэгээ би яг иймэрхүү явдал дахиад бас өөр хүнээс юу нь сонсч байсан. Тэгээд яг уу хичээлийн шинжилгээ шинэ юм өмсөхийг ер нь бол нэх амар чухалчилдаггүй. Тэгтээ ер нь бол мерсер хүмүүс нь бол ингээд чи шинэ гутлаа өмссөн юм уу? Хамааха жоохон тиймэрхүү юм байдаг заяа. За тэгэн гутлаа германчуудаас миний одоо сурсан юм гээл одоо ингээд хувцас дахиж өмсөх байхгүй. Тэгээд хувцас эндүүдэд идэггүй. Тэр нь бас одоо нэг бодлын гоё. Гэхдээ над би ер нь залхуу болохоор надад тэднээс 8 гоё. Maybe германчууд залхуу болохоор угаасаа бас эндүүдгүй ч байж магадгүй. Гэхдээ хинч тэрний тухай ярьдаггүй. Одоо жишээ нь манайх ингээд нэг жоохон урчиж хувцас өмсөн байл. Хувцснаа эндүүдэж гэл. За энэ бол тэр штэ. Тийм юм байхгүй. Тэр нь айгу таалагддаг. Ер нь бол хүнийг ингээд гадаад байдал одоо яаж харагдаж байгаа энэ жагаад ер нь бол ач холбогдол өгдөг гэх юм уу. Тэгээд тэнгууд
Сул тал боловсролын систем одоо би сургууль явж ирснээс хойш амар гайхсан заяа. Хүүхдүүдийн багш нараа харьцаж байгаа. Нэр Монголд ингэж харьцвал багш нар зүгээр үнээр алхны хамт томсуулна. Тэгээд хичнээн мянга тэгж харьцаж байгааг нь ингээд хэний ч нүдэн дээр анзаарсан тэний хүн байсан ч ингээд өөртөө нь бол ингээд амар ёс зүг харьцаж байгаа хгүй ямар ч хүндлэл авахгүй. Тэгсэн ч багш нар зүгээр л гоё харьцдаг. Амар сүнэ. Тэгээ багш нар би жоох ингээд дуруу гөхөө би жоох ингээд жоохон одоо юм таад шахаж харьцах юм ярьцах уу гэд. Гаднаа тэгж хэлдэг ч хинэн ч тэгээд ааш нөөцлөлтөд айгуу сонирхолтой гэх юм уу? Нэг бодлын окей энэ чинь хүүхчүүдийг мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо жишээ нь ингээд нөгөө нэг сургуулийн манайхан ч юм бол ингээд порно юу яадаг штэ. Зарим нь жоохон дургуулхтай штэ. Зарим утай сонин юу гэл герман хүүхдүүд зарим нь бол порнтой байхыг хүсдэг. Одоо чинь би ингээд гадаад хүүхдүүдтэй найзлал ингээд анги банги дээр ингээд найзуудтайгаа юм яриад 10 жил хазар мөр галсан ямар гоё ингээл заяа. Тэгэл ингээд хөөрхөн наад зах нь би тэгсэн ахгүй юу. Би одоо ингээд сургуулаа санахаар ингээд 10 жилийн дөрөв төвцөн хугацаа ингээд заримдаа өмсмөр санагдаад идэв шүү дээ. Тэгэн гоо тэрийдээ ингээд бид нүрт тийм юм байхгүй болохоор ингээд сайн мэдэхгүй байна. Тэгээ ингээд одоо сургуулаа нэг хийсэндээ бас ингээд дурсах юм бол би тэдээс бол ховор болчихж байгаа байхгүй тэрийдэд. За тэгээд тэнгууд дахиад нэг сул тал нь за юу нэг тийм ой яна миний дээр халчуунуудыг уучлаарай. Шараншин юм юмд ингээд амар ирс за юу бүр ингээд түүнийг араар нь болохтай амар сайн. Ялангуяа ингээд одоо герман эмэгтэйчүүд гэх юм уу? Манай монголчууд гэсэндээ тэгдэлтэй. Гэхдээ манай Монголд нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Дургу бол дургу, харьцахгүй. Тийм. Тэгмүүд эднээс болохоор тийм юм байхгүй. Амар муухайгаар ярьж яаснаа нөгөө нь гараад ирэн гоч амар энийг дундаг заяа. Өдөөс нэг л миний өстө хайртай найзаа шат юм азыг хэлдуудал тэрч байгаа. Тэгэл би тийм болохоор яг бас айдаг юм нь яна намайг бас тэгж ярьдаг болов гэж би боддог байхгүй юу? Миний бас нүүрэн дээр ингээд миний хөөрхөж мөрхөж бла бла гэснээ намайг тэгж ярьдаг байх үү гэж найдаг. Тэгээд одоо миний өчтөн цаг явсан манай найз байгаа Албан найз хүн тэр охин болохоор энд одоо бас ирээд 3 жил болж байгаа гэх юм уу? Тэгээд ер нь бол бас тэднээс бас ингээд бид нар шиг ингээд дургу харьцахгүй гэдэг. Тэгээд намайг би одоо жоохон германчуудаас ер нь тийм юм сураад байгаа байхгүй юу? Энэ охин тийм гингуудлаа надад ингээд хараад хүн энийг л гингууч би тэг үзсэн гэж бодохгүй шүү дээ. Тэгээд би хай гэлүүдээс ингээд тийм юм гэл шууд надад та мэдлж яад юм л барыг надад шууд тэгдэг заяа. Тэгээд тэр нь бол манай найзын тэр чанараа надад бас амар таалагддаг. Хүн үнэхээр ингээд тарцахыг хүсэхгүй ч юм уусгаал дургу болгоос окей дургу гэдгийг илэрхийлчдэг тийм байлгүй шүү дээ. Би тэг ангийнхаа бол би ангийнхаа бүх хүмүүстэй тэгээгүй гэсэндээ яг бүр ясны дургуунуудтай бол баг ярьцдаг дуурдаг. Яг надаас юм асуувал хариулдаг. Гэхдээ би стил нэг гадаад хүмтэр идчих юм бол намайг бол ингээд зарим нь дойч пастай хичнээн гадаад гэсэндээ эсвэл энэ төрч мөрчөн юм тийм ингээд амар ялгаа байгаа хгүй юу? Амар садах ч явах зүгээр ер нь ялгаатай. Тийм болохоор би ингээд аль болох хастайхан тэрэгтэй харьцахыг жоохон хичээдэг. Нэг тийм хүн амьтантай ер нь муухай харьцаад ах шиг муухай байхгүй. Тэгээд герман хүмүүстэй яг бүгдэнтэй л гоё харьцахыг хичээдэг байх. Гэхдээ мөнгөөр аргадар нь муулдаг бол ингээд дургу бол заавал нэг тийм сонирн байх албагүй гэж би хувьдаа бодож байна. За тий бүгд ажиллаа явцгаая. Би ч нэг ганцаараа амьддаг эмэгтэй учраас хаалгаад хөгжиж гэртээ ганцаараа байгаль хаалгаад хөгжсөн байдیں۔ Би Монголд тахтаа гэсэндээ гэртээ хахтаа хаалгаад хөгжиждэг л яснаа. Сонин ирчээ. Гэтэ надад хэрэггүй. Шууд. Тэгээд өнөөдөр бол нэг амар тийм халуун өдөр биш ээ. Өчигдөр бүр амар халуун сорч. Урчигдөр 31 градус байсан. Өчигдөр 28 байна. Бас өнөөдөр нэг 22 3 эсвэл дүүж 11 болж байгаа гайгүй магадгүй. Тэгээ ингээд нөгөө нэг бүр ингээд биднээс зэ хичээл ингээд биднээс багш нартай ингэж хэлж чадахгүй шүү дээ. Хичээл хичнээн сүүлийн өдөр байсан ч гэсэндээ ингээд биш хичээл болчих л доо. Өөр гоё мэрэл таа ч юм уу тий. Биш хамталтаараа юу гэж юм чинь. Тэг ингээд яг хов ярьж чадна.
Гэхдээ бүх багш нартай тэгж чадахгүй шүү дээ. Улаан цам дээр багш дургу байгаад бас тэгж чадахгүй шүү дээ. Нуу тэр тэгдэг. Тэг өчтөр ихтлэгнээс хичээлийн сүүлийн өдөр шүү дээ. Багш жоох юм ярил та. Багш одоо болно шүү дээ. Надад бас ингээд аймаа анзаарчихсан юм амар төвчээргүй. Тэгээд сургууль дээр нэг юм бичүүлдэг байсан юм шиг ганц одоо ингээд 10 жилийн сургуульд. Тэгээд тэнгууд яаж би тэрийг анзаарсан бэ гэхээр биднээс нэг юм жоох юм бичээл жоох удаан багш юм яриад бичүүлчихэн гоо тэгэл ёо миний гарын шүрмэс татлаа гэлээ. Тэгэл би бүр би тэр чинь нөгөө ингээд багтаа хуулан бичлэг шийдчихлээ гэл юу нэг амар хэмэд штэ. Тэгээд тэр мөрөөгөө би жоох ангитай юу нь ялгардаг. Би тиймэрхүү юм дээр угаасаа ингээд нөгөө жоох ялгархаж хичээлээ хийгээд идэг тэднээс бас тиймэрхүү юм дээр би амар ялгардаг гэж би өөрөө анзаардаг. Багш нар ч гэсэндээ ер нь бол ингээд дүн гарах гад тэнгууд ингээд нэг бүрчлэн уулзаад дүн чи иймэрхүү байна ингээд хэлдэг байхгүй. Тэгээд тиймэрхүү юмнууд дээр ер нь бол герман хүмүүс бүр амар сум бэ танаас гэж бодсон. Тэгээд амар сонин юм логикоор ингээд юм хийж чаддаггүй заяа. Ингээ манайхан ч бол цалгаагаа ажиллуулад юм аа гэж нэг бодлын биш тийм манай монгол хүмүүс л ингээд чичнээ ингээд жоох юм хүүхдтэй том хүн шиг харьцдаг гэсэндээ дараа нь ингээ амьдрал дээр гарсан цагт дараа нь тэр ингээ хүүхдэд амар хэрэг болно гэдгийг мэддэг болохоор тэгж сургаж юу ад юм шиг надад санагдсан заяа. Яа тэгвэл одоо жишээ нь ингээ бид нэг юм болохгүй байвал аав ээжтэй хэлээд тэгээд эсвэл даалгавар гэрийн даалгавар малгуур чи юм хийхэд ингээл өөрөө бодоод ингээд ингээл толгоогоо биднээс ажиллуулах боломж өгдөг. Энэ хүмүүс болохоор ингээд бэлэн юмн дээр өсөө сурцсан болохгүй л одоо жишээ ингээд нэг юм биш үү одоо гэрээ ямар нэг юм эвдэрлэгт болохгүй байвал шууд хайрчдаг зөө. Эсвэл ингээд гадаагаа тавьчихдаг. Тэгээд хин засаад янзлж авч чадах нь аамаа гэлзээ. Тэгэл яг окей хангалуун цэцлэн амьдардаг тийм мэрэндээ байдаг ч магадгүй тэгтэл надад тэр зан тэднээс ингээд амар миний бодлоор сул тал юм санагддаг. Одоо ажил дээр ч гэсэндээ ингээд компьютер дээр ингээд PDF юм бэрээд Word руу шилжүүлэх тиймэрхүү юм. Тэгэл утсан дээр бичлэг янзлах тиймэрхүү юмнууд ингээд хийж чадахгүй. Тэгээд яг намайг влог гэдэг гэж юунал манай ажлынхаа мэддэг. Тэгээд би ирээд нэг удааг байхдаа бас нэг бичлэг янзлж өгчсэн. Тэгээд сүүлийн юунал нанаас асууя гэдэг болсон. Тэгээд юугатлаа тиймэрхүү юм амархан одоо манай Монголд л одоо бүр ингээд ялангуяа утасны юм хийх мэхийг бол тэгээд 5 настай хүүхдч баг чадаад байгаа штеп. Нэг талаараа сурагтал боловч нөгөө талаараа амар давдал. Тэгээд манай одоо би багшаа биш цаглынхаа хоёр хүүхдийг харж байгаа. Тэгвэл ерөөсөө утас үзүүлдэг. Манайхны хүн айлж явах үзүүлдэг. Тэгээд тэнгууд YouTube-ээс бичлэг сонгоод үзэж чадахгүй том хүүхдэн заяа. Тэгэл маань дүүчин гэхэд юу 2 3 настай юм өдөрлөгаар YouTube-ээс бичлэгээ сонгоод үзчихдэг гэсэн. Тэгээд чи ингээл одоо чи надад амар хэцүү байхгүй баг дүүг нь унтуулаад ингэж юмгууд тэндээс би өөр юм үзмээрээ нэг юмгууд алиг үзэх юм үз ингээл асуугаад тэгээд өөрөө бүр ингээл скроллт ч чадахгүй заяа тэгэл бүр тэгэл дүүс ирчихэж байгаа байхгүй. Тэгээд нэрээ өчтөр би бол захирлынхаа хүүхдийг нэг 230 минут харсан. Тэгээд захирлын ихнэр 30 евро өгөөрэй заа гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд манай захирал намайг гэлээ хүргэж өгсөн. Орой яа тэгээд 9 цаг болсон. Тэр хоёр ёсолж явах гэсэн болохоор тэгээд тэгсэн чинь манай захирал надаа 50 евро өгчдөг байхгүй. Тэгэл би бүр яна надаа буцаад өгөх мөнгө авахгүй би дөрөвчгөө гэд бидээс авахгүй юу. Тэгээд тэгсэн чинь зүгээр чи ингэж аав. Чи ингэж хоёулын оронд нь орсон амар их ажиллаж ирсэн зүгээр ингэж нэг талаараа герман хүмүүс харамч юм шиг мөртлөөсөн. Ингэж хаях үедээ бол хайдаг зарцуулах юм дээр бол маань захирал бол угаасаа тэгээд юу л ба. Айгүй юу тийм мөн шугрын дээр нэг тийм амар сүртэй хим яриад идэггүй. Ингээд өгөл өгсөн шиг өгчдөг, зарал гарсан шиг зардаг хүн. Тэр надад амар таалагддаг. Зөвчж байж. За ажил тарсан. Маргааш манай англиг ажиллахгүй. Маргааш бид бүгдээрээ форт бэлдэн буюу одоо ингээд ажлынхнаараа сургалт хийн. Тэгээд одоо хад хортограад. Тэгээд эшиг варнон гарч идэх салаад дэмүү гэж бодож. За одоо чихнээс айдлаа. Дараагийн блог уулзлаа. Баярлалаа. Сайхан надаарай.